За 10 ийм гоё арга хэмжээнд ирж байна. Машины зураг дардаг хоббитонд Rocks гэж сүүлийн үед гарч байгаа шинэ SUV англи. Шинэ ерөөхдөө ивент арга хэмжээнд хэдүүл орж үзцгээе. За сайн нөхөө. Яасан гоё юм зохион байгуулж байгаа юм бэ? За яг энэ урилга. За сайн мано. За шууд иш орчих юм байна те. За баярлалаа. Цаг орж 100 болчихсон. Арай болоога. За ерөөхдөө дотор юу байна харнаа хэвлээ. За Rocks гээд за ийм автомашин байна да. Төлөлийг нь нодсон байсан. Бас нэлээдгүй бас Улаанбаатар хотын төвөөр бас энэ машин явж байгаа. Арай жоох эртэрчлээ би цагаасаа өмнө. За тэгээд зураг аавна. Бас влогийнэ. Таныг улсад бас байж. Ийшээ юу вэ нэ? Энэ том заал. Ямар гоё тогтчихсон бэ? Янцтай. Тэр тайзаар ингээ наашаага явах нэ. Гой нэрчүүд бас байд юм байна. За хүмүүс бол зөндөө ирсэн байна. Тай засалт энэ төр бол янзтай болсон байна. Яг нэг юм гадны Европ энтерт нэг машины нээлт болоход ямар шиг харагддаг. Яг нэг тиймэрхүү байдлаар тай центраа засцсан. Гоё байна. За энд бас нэг юм гоё анонс байна. Luxury загварын бүх төрөлд зориулсан SUV 100 цахилгаан бензин хөдөлгөөртэй турбо генераторын үүргээр ер нь бол явдаг. За энэ чинь гоё DJ тайз байна. Тайз онгохоор гарч ирэх юм шиг байна да нааш. Нээлттэй маш гоё морин уурын аялгаугаар эхэлж байна. Албисо нэтэ эдгээр бий болсон байна. Тэгээд өнөөдрийн ихүүгээр байгалийн нэгдний шүүхий дүгнээ ventilation through our wheels speaks louder than words, and we believe a brand should have warmth, not only connect with road.
Рокс 01, Рокс Адамас 2 явдаг цэглээс. Нэгэнд одоо new energy-гээр За, нээлтийн арга хэмжээ маш сайхан болж одоо өндөрлөөг байна. Яг эд дундаа явж байна. Амртаач машинууд танилцуулах руу орсон байна. Тэгээд Rocks 01 гээд за ер нь бол luxury off-road чиглэл рүү чиглэсэн. Маш гоё одоо 4x4 100% цахилгаан машин бол ийхүү одоо тэгээд Монгол улсад зарагдаад эхэлжээ. Жохон оффроуд болоо тоногдсон юм байна. Нэлээд том ит дугуй тавиад очиж 7 хүний суудалтай гэж явдсан байна. Дотор салууны хувьд бол айгүй гоё цэвэр арьс. Одоо хойтлын зорчигчтой хойтлын хоёр игний бол ингээд тусдаа байрлалдгаар бас гоё юм байна. За голдоо бас нэг айгүй гоё том дэлгэцтэй байна. Энэ баг 15.6 16 инч орчимтой. Машины спекийн хувьд 1.5 турбо. Тэгээ 100% цахилгаан. За турбо мотор бол зөвхөн генераторын үүргийг гүйцэтгэдэг. За тэгээ 750 Нм торкоор мушгина. За хөдөлгүүрийн хувьд бол одоо нийт чадал нь 400 г морины хүчтэй. За өөрийгөө өндөрлөн тэгээд ер нь яг оруулж ирж байгаа борлуулагч одоо энэ Автландын зүгээс сая танилцуулга дээр бол энийг дэлхийн маш алдартай брэндүүдийн эс одоо доторх одоо үндсэн явахын данг компьютерийн систем бос зүйлүүдийг нь авч одоо ингээд нийлүүлээд өгсөрдөг. Эвдрэл маш багтаа. За нөгөө хуучны бидний мэддэг одоо кардан гол хороп гэл ингээд доогуур явахын дангуудын зүйлүүдийн машинд юу ч байхгүй. Зөвхөн 4 дугуйг зөвхөн цахилгаан моторууд хөдөлгөнө. За бензин хөдөлгүүрийн хувьд олхон нөгөө генераторын үүргээ батарейгаа цэнэглэнэ гэж байна. За тэгээд цахилгаан хөдөлгүүр нь бол дэлхийн хамгийн алдартай Bosch гэдэг брэндийг, за батарей нь бас алдартай Cattle гэдэг брэндийг хамгийн багадаа 8 жилээс дээш баталгаа өгнө гэж байна. За тэгээд иймэрхүү luxury SUV 4x4. За нэг 100% цахилгаан юм болохоор маш гоё хурд хүчтэй явдалтай. За миний хувьд бол энийг бол унж үзчихсэн. За бидэд нөгөө зохиожсэн тест ивентүүд дээр бас ирж уралдчихсэн. энэ хартаа ингэж гал. За салууны хувьд бол янз юм байна уу. Тэр чигээрээ дээтэл нь Alcantara. Энэ надад аягүй их таалагдж байна. Яг гоё ингээд оффроуд болох цаг дугуй обууд солихоор угаасаа ингээд гоё явчихдаг. Дээр ачаа бокс энэ майхан бас байрлалцсан. Хойтлын хоёрыг нь бол гоё юм. Хойно ор болчдөг юм байна. Тэр чигээр сандлууд нуунаад. Автомашины нээлтийг дэлхийн төвшөнд аваачаад одоо Шангрилад ингээд маш том тайз засаад Атлантын манаас нэлээд хүн хүч хөдөлмөр мөнгө бас санхүү нэлээд зарцуулсан мэдгэж байна. Надад тэгээд ер нь бол зураг мураг авахд бол маш гоё нөгөө тайз засалтай болохоор янзын харагддсан байна. За тэгээд өөртөө бас зарж байгаа машиндаа ч гэсэн маш ихтгэлтэй, маш гоё зүйлсүүдийг бас хүмүүст бас тайлбарлаж хэлж байна. Тэгэл дэлхийд байгаа сүүлийн үеийн хамгийн шилдэг технологиуд бол энэ машинд шингэсэн гэсэн байна. Гоё юмнаас дэлхийн торгоны замыг нийтдээ 25,000 км 81 хоногийн турш энэ машинаар бас туулаад давсан маш амжилттай гэдээ бас тэгж байна. Нээлтийн юун дээр видеонууд нь бас сая гарлаа. Rocks-ийн хувьд Rocks 01 гэдэг нэг загвар байна. Rocks Adams гэдэг бас нэг загвар байна. Тэгээд нөгөө 01 Adams 2 нь ерөнхийдөө нэг off-road luxury гэдгээр жаахан ялгаатай байна. Бусдаар ерөнхий бол бүх зүйлүүд нь адилхан. За
хүчний хувьд бол бас нэлээд таалагдлаа. Доогоорх явах хэдэн гэж байна. Амортизаторын хувьд бол бас close дээр suspension гэдэг доторх агаараараа өөрөө өндөрсөж намсгадаг. Гаднаас ямар ч агаар сурдаггүй систем технологитоо гэж тэгж байна. Шинэ үеийн SUV, luxury, цахилгаан автомашин. За тэгээ машинд байх хэвээр машинд одоо бүр илүү байх хэвээр бүх зүйлүүд байгаа юм байна. За нэг иймэрхүү гоё арга хэмжээнд ирээд шинэ Rox 01 гэдэг машинтай бас танилцлаа. Нээлтийн арга хэмжээг яаж зохиож молдгийг бас сая энэ хэд харууллаа. За тэр цаана харагдаж байгаа шиг байна. Нийтдээ хэдэн улс гэж бай 30 хэдэн орноор торгоны зам дайрч өнгөрдөг. За тэгээ энийг бас ингээд дайраад өнгөрсөн гэдэг гэж байна. Зураг амжилттай дууслаа. Одоо засах контент эхлэжлээ. Хүй, яах нь вэ? Өө за баярлалаа. Ямар гоё юм бэ? Гараа бэлг юм уу? Тэм өдрөө Та явах ч юм. гоо тамбар. Энэ юу юм болоо? Энийг онгоолгоод өгнө. Оргой юм байна. За. Вау. Үнэртүүлэгч юу? Тийм ээ, тий? Essential type. За. За баярлалаа. Энэ машинда тавина шууд. За. Тийм үү. Бидний арга хэмжээ ямартаач амар гоё болж өмсөлөө. Тэр нэг иймэрхүү нээлтийг нөгөө гадны айгу том шоу нөгөө нээлтүүд машины юунууд дээр л ер нь айгу үздэг шүү дээ. Бас Монголдо бол бас гоё хийж болдог юм байна те. За.